За одоо News Cafe-гийн одоо постэр юмнуудаа хийчлээ тий. Хэдүүлээ чи бас нэлээд хэдэн контент яваад арчлаа. 10 хэдэн дугаар. Одоо ингээд сэтгүүлчдийн дундын юм Орон зай тавьчлаа тий. Нийтийн медиагийн нийтийн эзэмшил донд хувийн ширээтэй болсон байт юм аа. Энэ ширээний болонд шинэ мэнэ гэж бичээд аяг маягны болонд нэг нэр бас бичээд байна уу? Миний аяг тэр байна. Тэгээ нөгөө нэг 1000 хоньны дундаас гэдэг шиг 1000 сэтгүүлчийн дундаас ширээ аяга ядаж эх 7 хоног чинь нээсээ нэт хий гэж бодож байгаа. Арсаар аягүй жижиг ажил бас яг үү. тийм нэстэ нэрээ дуустгүй мэн тий. Дуустгүй. Ажгаа одоо хөшгөө тогтоо нэнийг ингээд хөргөгч ирнэ гэж итл тий. Та байна. Томшид. Тэрлээ та. Гэтэ кофенээс өөр юм зарна тий. Зарна шүү. Их олон юм зарна. Манай нэвтрүүлгийн зөөгч чи бас олон сар одоо мөрөөд гэж юм уу? Зөөгч юу? Нэвтрүүлгийн зөөгч байна. Найруулагч байна. Найруулагчийн зөөгч. Уг нь бол найруулагч байна. Сошиал аяг их нэртэй болчихвол тэгэхээр доор нэгч юм шүү. Продюсинг, гүйцэтгэх захирал, зөөгч. Юу гэх юм. Бариста маа гэх юм шүү. Тэгэж шүү бүгдийн яа гэж бодож байна. Бүгдийн хийх чинь жидүү гэдэг байна. Жидүү үстэй тий. Жидүү. Хүний тоогоор өөрийн бизнес гэж яа гэж бодож байгаа юм уу гэдэг. Та баристадаа баяр хүргье. Тэгээд бусдын дараагийн долоонод ирээрээ. За. Манай хувьд бол энэ 7 хоногийн хамгийн чухал юм байлаа л да. Одоо танай улсын хувьд хамгийн чухал юм юу вэ? Манай улсын хамаг чухал үйл явдлыг улс сурвалжилсан тул үргэлжлэлийг улс олдоос. Тавчлаагүй шүү дээ. Байгаагүй шүү дээ гэж. Би байгаа. Манай баг хурлын уур амьсгал нэрээ ямар би нөгөө очиж сууж сурвалжиж ажиллаагүй зүгтээ харсан чинь ингээл амар лаг нэгтаршилтай дэлгэц бүр зүгээр мөнгөний ноцсон чинь шилүү удуудтай ёо ямар аарах уу нам бэ гэж бодсон. Нийгмийн сэтгэл зүйн гагаа те бид нарыг 2 сард хамалснаа намын хурал нь бол аимшигтай сайхан ганган кэнсер алга ташилт тэрвэрлт надад таалагдав. Ямар уур амьсгалтай вэ? Намын их хурал болдог өдөр бол дарга юм болох нь тодорхой биш. Тэрнээс өмнө үгээс тодорхой болсон байсан байлээ. Гэж хүмүүс одоо хэн болох юм бол гэж зүгээр асууж байгаа шүү дээ. Асуух хэрэгтэй юм чи. Тэгээ угаас уучрал болно шүү дээ. Угаас ярьсан байсан. Тодорхой шүү дээ. Тэгээд тэр заалнаас бол нөгөө урбаник лав гэж яв. Урбаник үйлдвэрийн захирал тийм. Амлсан ёсороо гэж. Худлаач төрлийн лавын захирал, ерхийлэгч. Тийм. Лав гэж яв нэр дэвсэн. Ясуулгаж гэж тийм. Өрсөлдөгч байхаар бас муухай юм да тийм. Тий. Тэгээд би чинь өмнө паст, UB паст багтдаг байсан. Нам шүү дээ. Тий. Одоо намын хурлын төлөөлөгчд палас нь бууцсан. Дээрээс нь 1000 гаруй үнээр тэр нөгөө бүрэлдэхүүнээ Өргөдөгцсөн байсан. Өргөдөгцсөн. Их хурлын төлөөлөгчтэй. Тэгэхээр нөгөө багтааж чадах сав одоо буйн тухай спорт цогцлбор байсан. Тий. Манайд бол багтахгүй. Тий. Ороход бол тэр шиг ингээд ер нь жоохон юм өнгө тоон юм уу да. Ингээд оронгоч нэг юм улаан гэрлэр дээрээс нь үдцсэн. Тэгээ дэлгэцэн ингээд том нөгөө улаан болохоор ингээд заал дүүрэн костюм бижагтай. Улаан өнгөтэй одоо нөгөө цагаан өнгөрөөч улаан өнгө шинжиж байгаа шүү дээ. Амар хүнд байсан байна те. Зэрэг ингээд Шинэ социалист ном шиг байсан шээ. Айгүй эвгүй ингээд уур амьсгал хувьд. Дотор хүмүүс бол хэдийн тайвширсан байсан. Тодорхой? Тий. Намын улс төрийн ихтгэлүүд явж. Би нөгөө өмнөх өдөр нь очиж сурвалжлагын юм чинь ингээд. Тэгээ жоохон юм уншсан чи тэр нөгөө 28 дугаар их хурал одоо болсон. 28 дугаар их хуралтайгаа саяын 31 дугаар их хурал нь жоохон төстэй үйл явдлын хувьд. 28 дугаар их хурал дээр чи ерхий сайд чи одоо хүрс өг тий. Их хурлын дарга нь болохоор бигон би их болд. Бүгд намын дарга. Тэгээ нөгөө нам нь 2 хуваагц 65 бүлэгч. 65 бүлэгч 32 33 гээд 2 хуваагдаад жидүү 60 тэрбум их ингээд те. Энийг идэгцэн байсан. Яг ийм хагарал дээр яг саяны уур амьсгалтай яг адилхан. Сая чин намаа тэр дарга нар нь хоорондоо хуваагдаад баларлаа шүү дээ. Тийм шүү. Том тайз засахын талцлыг гайг болгочтой болов. Яа, энэ оны тухайд бол харсан хамгийн том бараг тайз байсан. Дуучин Ариунагийн тоглолтыг стооцвол амар том тийм тэр каркас маркас юу ч юм шиг нэг харахаар алчилээ тий. Зарсан бэлээ. Мөнгө зарсан бэлээ. Тэрийг BRB хийсэн бах та гэхгүй.
Тэр нөгөө гадуурх одоо нөгөө одоо хурлын заалны гадуурх нөгөө доторх хэсгүүд тэрэн дээр нэг талд нь нөгөө намзэг хуучин намзэг те тэд нар цориулсан ингээд хөөрхөн тайз майцсан нөгөө талд болохоор намын эмгтээчтэй мөр болох хуучнаар нам их одоо ямар нэртэй болцсон бэлээ социалист демократ эмгтээчтэй болсон болгонд хэрэг тэгээ нэг эвлийнхэн импресс центр нэр тиймэрхүү юмнууд байрлуулсан тэгээд ингээд хийж л намын зохион байгуулалт юмнууд бол хөөрхөн гоё өнгөлөг хийж илээ шоу тогтолтой. Яг нэг талаас намынхаа энгийн гишүүд те одоо 21 аймагаас зорж ирсэн хүмүүсийг их хүндэтгэж те яаж байгаа юм шиг. Гэхдээ намын их хурлын наан одоо энэ нөгөө муудал цацсан одоо энэ хоёр дарга шүү дээ. Юм лээ. 6 орой. За. Тий зодтолдогч талууд. Сөргөлдөгч талууд 1 2 зэрэг байх хамаарна. Зөвхөн өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Тийм зөндөл ярьлаа шүү дээ. Намар Зандан стер төрүүлээд юугаа нэр дэвшгээсээ татгалцсан. Араас нь амар исгэлэн бос нэрээд амар сайхан амар исгэлэн. Намын их хурлын өмнө яг ямар яриа болсон тийм маш цомхон хүрээнд нөгөө яг толгойлогчдын хүрээнд гэж хэлчихээр одоо буруутчт юм уу яа тийм ингээд орой уулзалт хийгээд за тэгээд хоёлоо болиё. Хоёлоо мэдээлэл бичийа гэдэг ийм шийдэл төрсэн. За тэгээд цаашаа яах юм бэ гэдэг ер нь бол зориг тэр намын их хурлын өмнөхөн тэр бодлогын зөвлөл гэж хэлээд байгаа дээр. Тэр нь яг ямар бүтцийг би тодорхойлж мэдэхгүй л байна л да. Хэвлэлээр бол бодлогын зөвлөл гэж гараад байгаа тий. Тэдний хүрээнд бол ингээд асуудлыг шийдсэн. Шийдэхдээ 27 28 оны сонгуул цаашдын нөхцөл байдал уртын хугацаагаа харсан гэдэг нэг юм байсан. За тэгээд яг зурсан зургаар нь таамаг ёсоор ингээд процессууд болоод өнгөрцөн. 2 хоног үргэлжлэн гээд тэгээд 2 дахь хоног дээр намын дараагаа тодруулах болов гэсэн эхний хоног дээр тодруулсан шүү дээ. Угаасаа удаадах шаардлага байгаагүй. Угаасаа дарга тодорчсон байсан. Тэгээд эхний өдрөө дараагаа тодруулаа. 2 дахь өдөр дээр нь тэр нөгөө дөрмөө үргэлжлүүлж хилцээд 3 дахь 2 хоногт багтаахан юм шүү. Тий. Тэгээд нөгөө бүтцийн байгууллагуудаа шинжилдэг шүү. Хяналтын ерхий ороо, баг урал муурлаа, тий. Зөвлөн тэр шинжилдэг тэр урлууд нь болоод. Надад нэг ийм сонирхолтой юм байна. Би нөгөө бүтэн үзэж амжаагүй. Тэр өдөр чинь нөгөө сэтгэл зүйн медиа шоу гэд хөрх юм болоо тийм бүтэн суугаад таарсан. Үзээгүй учраас юу гэж асуух гээд байна гэхээр ажлаа өгж байгаа хуучин дарга нарын ихтгэл ажлаа авж байгаа хүмүүсийн ихтгэл мэлтгэлд явхан нюансууд нь ямар байсан бэ гэж асуух гээд байна. Тий. Ерөнхийдөө ер нь 50 ер нь ингээд 50 амглал байсан уу? Тий. Их цохилттой ихтгэл тавьж илаа одоо занданчтай хийхээсээ. Чи ингээд нөгөө өөрөө их юм хүчтэй эмоцтой ярьдггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ихтгэлээ аягүй сайн бэлдсэн байлээ. Тийм эмоц гаргаж юм хүчтэй ярьсан. Суудлал нь бат бих гэдгийг өөрөө мэдсэн байна гэсэн үг байхгүй. Зоригтой. Зоригтой байсан. Хин учрал нэлээ ихтгэл дээр бэлдсэн юм шиг байлаа. Хоёр тустай ихтгэл тавьсан шүү дээ. Тэр горилгчийн ихтгэл дарга бас сонгогдсны ихтгэл гэдэг юм байна. Тийм үү? Тэгсэн. Амар исгэлэн бол нөгөө ингээд хэдий одоо энэ намын их хурлаасаа өмнө ингээд сошиалоор ингээд нэмжүүлж мүжээр зодтуулсан ч гэсэн нэг их гоншгоноогүй тэр хурал дээр би бол ингээд их хурлын дарга өгөр гэж ингэж хэлсэн. Намын ивний эдлийн төлөө ингэсэн ингээд тэрийг ер нь уур амьсгалын хувьд хэдийн хоорондоо ингээд тайзан дээр гарч бол сөргөлдөөгүй бүгд л цэцгээ аваад хин оюун эрдэнэс ихтгэл тавьсан шүү дээ. Бүгд юм тайван алганы жигнүүлэн тарьсан юм шүү. Бүгд л алга ташилтаар л буусан. Бүгд цэцэг авсан тий. Тэр ямар мэдрэмж төрсэн бэ яг? Жохоо уйдгартай байсан. Тий. Улс төрийн ихтгэлүүд болохоор нөгөө энэ чинь намын урал болтлоо нэлээд хоорондоо алдсан шүү дээ. Тэгэхээр би нөгөө нэгэндээ нэлээд хатуу үг хэлэх болов гэж ингээд хараацсан. Хин ямар юу ярих байсан бол гэ тий. Ингээд намын хамт олондоо юм ярьж байгаа учраас. Тэгээ нөгөө нэг шулуухан хэлчих байх гэд хараад байсан тэгэл тийм болоогүй. Тэгэхээр тэр нөгөө эвдрэлцүүл амар эвдрэлцдэг. Эвлэрүүл бүр амар тэрвэрлцдэг гэдэг нь үнэн нотлогдсон тий. Намын ив нэгдлийн тэр нөгөө ажлын хэсэг мэсэг гэсэн тэрэн дээр их сайн зөвшөлдсөн юм уу? Эсвэл одоо энэ дарга цэргээ тодруулаад байгаа нөхдүүд нь ер нь анхааруулсан юм уу тий? Одоо тийм байхгүй шүү. Одоо бол жоохон нөгөө уурал хүрсэн юм бол зүгээр. Цусаа гартал зодтолдож тосоо гартал тэрвэрлэнэ гэдэг чинь хэлсэн юм шүү. За тэгээ манай их хурал чинь хагас сайн тэглээд бүтэн сайнд яваад нэгтгэд үргэлжлээд нэг юм. Энэ 7 хоног ер нь бол бүтэн үргэлжлэлээ. За тэгээ ордон чинь бүр амьд амьд байхгүй. Хам бүх бүтцийн байгууллагынхаа тийшээ бүтэн ажиллаж суудсан тий. Тэр юм дотор нэг
гэмт хэрэгт холбогдсон эмэгтэй гишүү аягүй сонирхолтой ярилцлага өгсөн тий. Болормоо гэдэг. Яллагдагчаар татагдсан гэдэг мэдээ IC дээр өглөө нь гараад байжсэн чинь мэдээж сэтгүүлчд бол таныг яллагдагчаар татсан юм байна. Та тогтоол юмтайгаа танилцсан уу? Мэдсэн үү? Гэд очиад асууж намын их даргад өрсөлдөх гээд байгаа болохоор юм бос төр явж байгаа юм байна гэдэг хариулт өгсөн биз. Тэр тоо ярьж юу гэж бодгцсан. Надаа яг их хөвгчлээ санагдсан. Өрсөлдөх хэмжээний бас биш л. Улс төрч мөн үү те? Яг нөгөө зүгээр одоо нөгөө урбаныг лав гэж авах шиг те. Тиймэрхүү байдлаар яс төдий одоо эмгтэн хүн бас өрсөлдөе гэдэг ингээд нэр ус нь яригдсан бол яа гэсэн. яригдсан бол яа гэсэн. Тэгэд нэг тойруулж байгаа нэттэй. Комент алга. Тим юм болсон тэгээд. Шин үстэй намдаа бол те. Тэр юу? Шин штэ. Таниулах гэж нэг ховдод засаг дарга энэ төр хэлсэн баг те. Тэр Гадаадд сурсан, ажилласан, амьдрсан хугацаа нь урт уу? Мэдхгүй одоо. Ер нь яг хөө тэнд төгссөн удсан л гэдэг. Би нэг хам нүг ингэж бодсон. Боловсралтай дүрээр л уулна парламентд. Гадаадд нэг олон жил болсон хүмүүс нэг юм Монгол хөрснөөс жоохон холдчихдээ шүү дээ. Ярьж байгаа анч тэр асуудал хандж байгаа анч тэр. Гэхдээ тэр ном сум харвал аюу монголч байгаад байгаа юм уу дээл өмсөжгүй. Нөгөө сэтгэлгээний хувьд үйлдэлийн хувьд биш. Тэгэхээр надад нэг тийм хүн юм болов уу гэж бодоод идэв шүү дээ. надаа бол болормоо дээр үнэхээр комент аллаа. Хүнээс их хол хол. Тий. Би бол Чи ямар их ашигын зөрчилтэй юм болормоо гэхээр гоходлоо тий харт. Яг ус төрч гэж бас сайн мэдэхгүй би. Ус төрч. Төрийн төвшөө талаас нь сайн мэдэхгүй. Яг тэгвэл энэ хүн ингээд хурлын гишүүн босон хэдий боловч олигтой хууль тогтоолын нөхцөлийн тэр санаачлаагүй. Тэрийг би нүдээр одоо үзэж хараагүй. Тэгвэл энэ сэдвийг чуулган муулан дээр бас сайн байр суурийг сайн мэдэхгүй. Мэдэхгүй л байгаа байхгүй. Би нөгөө нэг намын шин даргаыг ингэж харсан. Томилгоор орч тий хэдүүлээ. За ингээд их хуралд улсаа алга нэжигнүүлээд дайжинтай л санагдсан гэхдээ яг үнэ тий. Ингээд нөгөө нэг намтрыг харахаар хүмүүсийн намтар нэг ингэдэж шүү дээ. Тийм сургууль эмчээр төгсөөд ямар тийм сумын эмнэлэгт их хэмжээр ажиллаж байгаад ингээд гэдэг. Хүний ажлын намтар нэг тийм байдаг шүү дээ. Мань хүний ажлын намтар зүгээр шууд улс төрөөс эхэлсэн юм байна гэж бодохгүй. Энд тэнд ажиллаж байгаа. Баян зүрх, сонгон хайрхан, Сүхбаатар гэл ингээл намын анхан шатны байгууллагуудад байсан, намын залуучуудын байгууллага яасан гэл ингээл намын баг ингээд бүх шатны байгууллагаар явцсан тий тэгжсэн нь л их хурлын даргын яасан ерөнхий сайдын ерөнхийлөгчийн гэл ингээл нөгөө зөвлөх хэнийг яриад байгаа. Учирлыг яриад байгаа. Ингээд намтрыг нь харахаар засгийн захирлэгчсэн шүү дээ. Хувийн хвшилтэй дэржсэн. Аавхаас болтой. Анх хөдөлмөрийн зах зээл дээр гарсан нь л улс төрийн ажиллаар эхэлжтэй гэж би зүгээр бодсон. Буруу карьерийн хувьд бол ингээд ертөөсөө юм байла тий. Ингээд нэг юм амар муу түүх байхгүй дундуур нэг өвдсөн нэг юм зогсолтгүй. Тэрнээс өмнө энэ үчин дуучин байсан шүү дээ. Хүүшээ дуучин байсан шүү дээ. Урлагийн салбараас төрөн гарсан. Нийгмийн даатгал төлтгүүл байсан байж таараа шүү дээ. Тийч болох юм аа. Одоо хипхоп урсгалын ноён оргил, ноён бааврыг давж намын дээр болчих. Улс төрийн их хурлын дараа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн боллоо. Пориста по юм аа тий нэрээ. Орчин үеийн тэр тэгтээ юу гэсэн үг гэж. Мэдгүй. Ойлгож байна. Тэрийг сонссон юм сте. Нэг комедиан хэн блээ? Надаас жоохон хол сэдв тэр чиг. Тэгээд дээрэс нь за нэгдүгürt улс төрийн карьерийн хувьд мань хүн ингээд тийм намтай холбогдсон бүх шатны байгууллагад тулчихсан. Явсан байна. Тэгэхээр нөгөө нэг юм одоо мэдхгүй зарим хүмүүсээс бол их хол нөгөө нийгмийн идэх мэдэх улс төрийн оролцоо их өндөртэй ийм бүгд байсан юм шиггүй байгаа. Тэгээд сүүлийн үеийн намтрыг харах юм бол одоо өстэй хийж болох баг л бүх сайдыг хийлээ тий. Захмыг хийлээ, хэрэг эрхлэхийг хийлээ, эдийн засгийн хөгжлийг хийлээ. За одоо ингээд үлдсэн 3-ийнхаа нэг дээр очиж явах шиг байна да. Тий. Одоо ардын намын одоо ингээд юг харангуут та тий. Одоо хин инх дарга одоо өө инх төвшин тэгээд хөрсөх оюун эрд нам руу эсгэлэн ингээд бүгдээрээ яг намын аппаратаар ингээд дамжиж намын залуучдын байгууллагаас тийш байгаа. Тэгэхээр яг тэр уламжлалаар бол нөхөр ингээд намзэхээс бас ингээд дамжаалт дэвшилж байгаа. Яг карьер намзэх түнд би. Яг намын аппаратанд байсан түн байгаа тоххой. Ус төрчөө үед тий. Тэгээд яг энэ намтартайгаа холбоотойгоор өнөөдөр бас нэг өчтөр хэдсэн юм бэ 3 дахь өдөр ярьсан
нөгөө намын байрныхаа үүдэн твлээ урал хийсэн юм ба шүү дээ. Тэгээ тэрэн дээрээс би зүгээр нэг юмыг олж сонсон нөгөө нэг саяны энэ хоёр тал болж маргалцсантай холбоотой юу? Эсвэл өөрөө ийм зам туулсан учраас юу? Ер нь бол нөгөө нэг ийм алгасдаг энэ тогтолцоог байхгүй. Намын жаргал зовлон мэддэг бүтцийн байгууллагад нь байж исэн хүмүүсийн улс төрийн карьер дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн агуулга ярьчих шиг боллоо тийм. Намын одоо мерит зарчим яриад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ өөрийнх нь намтартай ч холбоотой байж магадгүй, саяны үүссэн нөхцөл байдал дээр улс төрт цүл пал гэж орж ирсэн хүмүүсийн үйлдэлтэй ч холбоотой байж магадгүй тийм. Ачаа одоо өөрийнх нь нэг байр суурь байгаа байхгүй. Учрал чи өмнөх парламентд байхдаа илүү нөгөө төрийн албаны хуулийн шинжилгээ орж ирээд тэгсэн чинь төрийн албанд одоо шатлан дэвших одоо меритийн зарчим бол төрийн албыг өөрийг нь ялзруулад гинэ. Яахаараа гадаад дотоод одоо мундаг сургууль төгссөн те. Эсвэл ингээ олон улсын байгууллагад ажиллаж исэн хүмүүс Монголын төр зүтгийг нь чи доороо ич тэдэн жил одоо эрхэлсэн төвшмөл ч юм уу те. Тийм албан ажилласан байх хэрэгтэй гэдэг ингээд төрлөө салхи оруулах боломж байхгүй байгаа юм байна гэдэг. Төрийн албыг болохоор ингэдэг. Намын улс төрийн байгууллагыг болохоор цэвэр мерит зарчмаар явах хэрэгтэй гэдэг. Тэгээ жишээ нь ингээд өөрөө өст те. Байлаа. Тэр айгу поинттэй юмсэн. Тэр одоо жигсаалтынхныг онлоод хэлчихвэл гэж уншигдсан тий. Тийм ер нь бол цүл пал хийдэл орж ирээд гişүүн болоод нам руу шууд өдр гэдгийг чинь баг хурлын гişүүн болоод ингээд дахиад авц хүмүүс байгаа шүү дээ. Одоо Лувсан Жамц, Бодрмаа өөр хяналтын ороомоор айгу олон жигсаалтыг бол нэлээ их ингээд байршсан байхгүй. Тэгээд алтан шаналт намын тэрийг хэлжүүл гэж харсан шүү дээ. Тэгээд яг нь бас попрох юм аа. Яг өнөөдөр бичлэг хийж байгаа өдөр томилогдлоо пүрүү гарагт. Томилогтынхаа өмнө чуулганы үүдэн гişүүд сэтгүүлчдэд яриа өгтөө. Одоо ингээд таа чи ингээд намын дарга, нэмхийн их хурлын дарга тэгээд засгийн газрын одоо бүтцэд байж байгаад гарлаа одоо та юу гэх юм гэж асууж байгаа. Тэгвэл би Ахмадын тэтгэврийг 24 сараар болгодог зээлийг 36 сар болгоно гинэ. Эдийн засгийн хувьд юуны хувьд үр дүнгийн хувьд энэ чинь буруу гэдэг юм хүн мэдчихэж штэ. Шууд улс төрчийн байранд авчиж байгаа байхгүй. Эдийн засаг хөгжлийн сайд байсан штэ. Яавал зөв эдийн засаг руу явах уу? Яавал Ахмадын амьдралыг бодлогын түвшин сайжруулах уу гэдэг бодлогын яамн дээр байжгаад нүүр алга уруулаад ус төрч дээр очиж байгаа. Тэр нь ердөөсөө зүгээр хувь хүний болдог таалагдаг. Ахмадууд чинь тэтгэврийнхээ 70%-ийг нь урьчилж аваад зээл болгочихж байгаа шүү дээ. Тэгээд 36 сараар авна гэдэг чинь юу гэсэн юм? Жил хагасахгүй да. Тэгээд зээлээ өөрөө ч авдаггүй, үр хүүхдээ авч өгдөг, хин нэгэндээ авч өгдөг тий. Нэг ийм л юм байдаг 30%-аар нэмдэрдэг гэдэг чинь талхсуугаа авч чадахгүй хэмжээнд ийм ядуу үлмэн зүрх амьдрал судалгааг хүний эрхийн үндэсний комисс бол гаргачихсан байдаг байхгүй. Наад цагаан сарын өмнөх бэлэг юм шүү одоо баг. Тэгээд Ахмадууд шаарсан. Ахмадууд шаардсан шүү дээ. Бодлогын хувьд яавал тэтгэвэр хөтөмжтэй болохын, зүв болохын, санны яахын гэдэг юм ярих ёстой статуснаа шууд энийг би шийдүүлнэ гэж хэлж байгаа надад жоохон. Уул нь олвол би тэр нөгөө юун дээр хилтгэлийн олвол их хурал дээр хилтгэлийн олвол овоо нэг юм залуу хилтгэл байна да гэж ботсон юм. Тэндээсээ өнөөдөр их хурлын дарга болонгуудаа бас цойлдож хэдэн сэдвүүнүүдийг аваад хурлын дарга хийж байгаа үгэндээ оруулсан байна лээ. Тэгээд тэр нөгөө нэг эдийн засгийн агуулгууд бол надад уулна айгу таалагдсан тий. Гадаадын хөрөнгө оруулалтыг ер нь бол ямар ч тохиолдолд татна. Тусгаар тогтнол нөгөө нэг эдийн засгаар баталгааждаг. Тий эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажд юм а гэдэг агуулга хэлээд тэгээ гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Хувийн хвшлээд томоохон аж ахуйн нэгжүүдийг тий адшаа үзэхгүй хувийн хвшлийг дэмжин татврын таатай орчин бүрдүүлнэ. Төр нөгөө нэг юу хийхгүй байх вэ гэдгээ сайн мэддэг байх ёстой өдр гэдэг те. Тэр мэр үгнүүд бол нуул айгу оновчлохтой байсан. Тэгтээ яах вэ? Тэгээ би тэндээс юу гэж бодсон гэхээр тэгээ тэр бол нөгөө эдийн засгийн хөгжлийн сайдын хувьар ингээд юмнуудаа айгу энэ өнцгийнхөө юмнуудыг айгу их төлхүүгээр оруулсан байна да гэж бодсон юм. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулалт дээр нөгөө нэг Францтай байгуулсантай яг ижлэр ноогдол ашиг гэж бид нар ирээдүг биш өнөөдөр байгаа энэ татврын орлогоо авахыг илүүд үзэн өдр гэсэн нэг ийм утгатай. Ер нь орон намаа энийн гэрээтэй ойролцоо ийм жишгээр гэрээнүүд явнаа мавнаа өдр гэд хэлсэн. Тэгчингүүтээ араас нь IT-тэй холбоотой, цахим шилжилттэй холбоотой юмнууд хэлсэн. Яг нөгөө нэг яг өөрийнхөө тухайлан ажилласан уран салбар тий цахим хөгжил ирээдүй. Тэгээд дээрэс нь нөгөө хэрэг эрхлэлтээр байсны хувьд төрийн албаны шинжилгээний тухай бас ингээд яг мэддэг юм яриад тах шиг. Тийм. Тэгэхээр ингээд нэг юм
дамжсан 3 салбар дээрээ тулгуурлаж үгээ бичижтэй гэж ботсон. Тэгэхээр яг энэ бол нөгөө нэг юм сайдын хуваар хэлсэн үг болж таарах гэж байгаа. Улс төрчийн хуваар бол ингээд одоо улс төрчийн байранд ярьсан мөлий. Улсаад юу гэж бодож байна? Одоо ингэж амлах чинь улсын хурлын дарга хууль тогтоох дэд байгууллагыг удирдах хурал үйл ажиллагааг нь явуулах ёстой хон. Монгол банкны удирдлагчийн их хурлаас томилогдсон. Одоо хугацаанд орсон байгаа. Тэр нөгөө Учрал хүнээ томилно. тэдэн сараар зээл өгөх мөх гэдгийг ингэж Шууд үүрэгдэх нь шүү дээ. Аманд нь багтаж ярьж чадж шүү дээ. Тэр би арай мэдсэн байж магадгүй. тэр чинь харин цагаан сарын өмнө ямар нэг юм амлах ёстой шүү дээ. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг талаар улс төрчдийн буруу, нөгөө талаар иргэдийн буруу нөгөө нэг судалсан байна. анх нөгөө нэг тэсвэрийн зээлийг тэглэлээ гэдгээс хойш ер нь бол ингээл цагаан сар болгоны өмнө гэл ингээл нэг юм хүлээгээд идэг болцсон. Шинэ жил цагаан сараар тий. Тэгэхээр одоо ингээд нөгөө Монгол настайчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр болох гэж байгаа учраас тэрний өмнө цагаан сарын өмнө яг энэтэй холбоотой нэг шийдвэр гарах үе дээ. Болон тэр судалгааг л харах. Энийг хэн тэгж амтшуулж муу зан сургасан гэхээр Алтмаагийн бодлого ерөнхийлөгч тий. Тэтгэврийн зээлийг тэгэлж үзүүлсэн. Тэр нь улсын өрн дээр 800 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй төлбөр гэж бичигдээ явж байгаа. Хин төлөхийн хизээ төлөхийн бүүмэд нэг ордыг дайчилж аваад нэг үлдэл хийсэн шүү дээ. Нэг тиймэрхүү. Тэгээд нөгөө попрл хим хэмжээгээ даах эдийн засагта хортойгийн юмыг хийе яваад уулын системээ засах хэрэгтэй шүү дээ. Тэр нэмийн даатгалын сан яагаад их мөнгөтэй байгаад тэтгэврийн жихнээсээ нэг 100 мянган төгрөгөөр нэмхий эсвэл гэдэг юм ярихгүй дээ нэг богино хугацааны шийдэл явсаар байгаа тэрний юм. Зовлонтой. Тэгээд ямар ч байсан нөгөө нэг намынхаа бол ингээд шат шатны бүх байгууллагуудыг цэгцлээд хяналтын хороо баг хурал удирдах зөвлөл бүгдийн залуучууд тэгээ өөрийнхөө тэр мөрийн хөтөлбөр нөгөө хэлээдсэн үгтэй холбоотой E4 гэдэг энэ зорилтыг нь хэрэгжүүлэх бас нэг алтан бус бүтэц гэдэг ингээд нам дээр бүх бүтцээ цэгцэлсэн юм шиг байгаа. За тэгээд тэр бүтэц болгон руу орж ирнэ гэвэл угаасаа ч мэдэхгүй тэгээд шал. Гэтэ тайлбар хэлбэл хэний хүмүүс дийлэнх болсон бай. Тэгээ харахаарцсан. Тийм. Байр бол солигдсон нэгдүгээр, хоёрдугаарт ийм нөгөө хизэнээсээ эдний намын ямар нэгэн бүтэц хийхээр ах нар ихчнэр дандаа таньдаг улс төрийн дөрүүд байждаг штэ. Энэ удаа харьцангуй шинэ хүмүүс их орж ирсэн юм болов уу гэж. Одоо хяналтын хороо бусдын бүтцүүдээр оюун эрдэнэ амар баясгалангийн хүмүүс олонх байсан. Тэрийг юугаар харах вэ гэхээр гаргасан шийдвэрүүд сүүлчийн улс төрийн үйл явдлуудаас харчиж болно тийм. Шийдвэр нь яаж гарснасаа энэ бүтэц солигдоод учрал гарч ирснээр номер 1 буюу ерөнхийлөгчийн хүмүүс олонх болсон. Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх дараараа ингээд ерөнхийлөгчийг дагаж улс төрч орж ирсэн хүмүүс олонх болоод бүтцийн байгууллагууд бол энэ талтаа гарсан. Нэг ийм л ийм юу явсан. Солигдолцсон явсан. Зөөгч. Тэгээд ямар ч байсан улсын хурлын дарагч болоод тахлаа. Одоо ингээд одоо их хурал дээр бахан бүтцээ босвол энэ чинь нам доторх бүтцээ сая ингээд бид нар мэдчихлээ те. Их хурлын ажлын алба, хэвлэлийн хэлтс одоо юу вэ те. Бүгд ингээд солигдох мөрөн дээр өөрчлөлт орох уугүй юу гэдэг юмнууд байна. За сая ингээд учрлыг улсын хурлын даргад одоо нэр дэвшүүлнэ гэхдээ зэрэгцээд улсын хурлд арчсан намын бүлгээс хуулийн нэг сонирхолтой. За тэр бол улсын хурлын гишүүн хууль зүйн сайдсан Тэмүүжингийн хуулийн төсөл шүү дээ. Улсын хурлын даргыг үндсэн хэлбэрийн зөвлөлт жишээ нь ажиллаж болохгүй. Улсын хурлын дарга улс төрийн намын гишүүнчлээс татгалзах ёстой. Намын дарга бүр байж болохгүй. Тий байр суурь илэрхийлсэн. Өөрөө бол өөрийг нь улсын хурлд гишүүн байж хахад хууль зүйн дотоод иргэн сайд, хууль зүйн сайд байхад. Намынхан дарга зэн их бол улсын хурлын дарга байсан. За 14-өөс 16 мургаа оноо. Тий 12-оос 16 онд. Нөхөр болохоор 12-оос 14 онд сайд байсан. Сайд байсан. Дараа нь улсын хурлын дарга бийгэн биег болд чинь бас намын дарга багтаа улсын хурлын дарга байж тээ. Монголын түүхэнд бол байж байгаагүй практик бол биш. Тэгтээ нөхөр болохоор өөр юм яриад л шүү дээ. Хит одоо улс төрийн үзмжээр тэр нөгөө хууль тогтоох үйл ажиллагааг өдөртөн чиглүүлдэг. Сая одоо ингээд улсын хурлын дарга байж байгаа хүн улс төрийн намынхаа эрхийг авахын тулд одоо улс төрийг яаж балиартуулах тэгэхээр бид нар эндээ сургамж авах хэрэгтэй. Тэмүүжингийн санаачлагыг дэмжиж байгаа хэсэг бас их байлаа. Ардын нам дотор ч байлаа. Арцсан нам болохоор ингээд нэг байр суурьтай юм шиг байна тийм. Тэр байр суурь. Энэ ийм байх шаардлагагүй штэ гэдэг бас гişүүд бас зөндөө байлаа устч.
судлаач нар ч гэсэн байдаг шүү дээ. Энэ улс төрийн албан тушаал гэдэг юм яриад байгаа. Надад тэр үндслэл дотроос огт сонир санагдсан. Үгүй ер нь бол арчилсан намын үйлдэл жоохон муухай. Яг нэг цэвэрхэн улс төр хийж болдог штэ. Ингээд бүр учир мэдэх юм те улс төр сонирхдаг хүрээний хийж юм уу? Экспертүүд ч юм уу. За энэ бол нэг юм нүүдэл хийчлээ дээ эдэр гэж мэддэг боловч пабликийн хувьд бол өстэй алга ташруулдаг нэг тийм улс төрийн цэвэрхэн популяр байж идэг штэ. Тэгсэн чинь сая энэ цогтгөрөл Тэмүүжин гэдэг энэ хослолын энэ үйлдэл бол жоохон жижигхэн харагдуулсан гэж би бодсон. Одоо жишээ нь Тэмүүжин гишүүнийг одоо ингээ хуульчийн хуваарч юм үнэлдэг ингээл хизээчийн багш багт нь ч гоё их сурвалж шүү дээ. Хуульч багт нь эсвэл хуулийн сайд багт нь ингээл гой дүр гэж хардаг. Тэр хуулийн зөвшөөрөлттэй одоо ч хിവэрэ үргэлжилж байгаа тийм хүмүүс их олон юм шиг байна гэж би бодсон. Тэрнээс биш сүүлийн үед энэ мэд хийж байгаа үйлдэл нь бол түүнийг мэдэхгүй. Одоо нөгөө нэг эн чин сайн хүн гэдэг нэг мэдээлэл авчвал тэрийг кодлчвал дандаа тэгээд авах биш. За нэг ийм хүн байдаг гэд тэр хүнийхээ үйлдэлүүдийг нь тус бүрд нь ингээд үнэлээд явах юм бол бас жоохон хайда дунд аваад хайда онцоод ингээд явах ах л та. Тэгэд энэ үйлдэл нь бол нэг сонин үйлдэлээсэн гэж би бодсон. Зүгээр яг тэр үндслээ юу гэж тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр бас нэг юм нь хэрвээ ерөнхийлөгч эзгүй бол их хурлын дарга орлоо. Тэгэхээр чин нам бос хүн байхгүй болохгүй гэдэг чинь. Ерөнхийлөгч зүтгэлсэн тохиолдол гэж байгаа юм тий. За нэг хэд хоног орлоо. Тэгээд сүүлийн одоо унж байгаа амар уйсгалан даргын юун дээр бол яг улс төрийн амар их үйлдэлүүд явсан яг үнэн те. Тэгээ хуулийн төсөл хилцэж байгаа, мэлцэж байгаа, ямар асуудал төрүүлж чуулганы үдээр ороод байгаа, эрен битээс дараа нийтийн эрх ашиг машиг гэдэг юм ердөөсөө байхгүй болчихсон шүү дээ сүүлдээ. Зээх бол одоо бэж явахдаа одоо чинь хурал даргалж явахдаа тий. Ардсан ардын намтай намгүй хууль батлагдана гэж ингээл зэгэндэг байсан шүү дээ. Хамигийн хаачин тий. Ярэ чин таалагдахгүй юм. Чи бүр хадуураа явчлаа. Чи асуулт асуугаад байж гэдэг юм уу? Санал хэлээд байна. Тэгэхээр тэр үеийн олон нийт нэг тийм хэрсүү биш жоохон уянгийн тал руугаа олон нийт үйдтэй гэж би боддоо шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө зээн холд даргын тэр нэг хурал удирдах байгаа имиж, характер, цэндийн ям дөрж гэдэг улсын хурлын даргын тэр нэг хин ариун амнаасаа бохоо авмаа гэдэг тэр хандлага тухайн үеийн одоо хэрэглэгч гэхэд хайшаа олон нийтэд айгу таалагддаг байсан шүү дээ. Одоо бол энийг жоохон хүсдэг тий. Кино шиг үзэж байгаа байхгүй чи 44-р суугийг үзээд тий. Хэвээ гоё явлаа та. Одоо бол ингээд эд ийм энэ сэдвийг сонирхож байгаа тэр хэрэглэгчид татвар төлөгчид иргэд бол жоохон хэрсүү болоод гэх юм да. Зас энэ бол ингээд нэг дими яриа. Энэ яхаараа хандлага харилцааны хувьд ингэж бусдыгаа загнах хэрэгтэй ингэдгийг ингээд бас арай тэр үеийн үзэгчдээс ондоо хүлээж авдаг болсон баха гэж бодсон. Түүний өнөөдөр тэр нөгөө их хурлын дарга болоод хэлсэн үгэн дотроос гэхдээ яг одоохондоо үгэл юм л да. Их хурл дээр хэлсэн нь ч бас үг төдийл байгаа. Одоо хэрэгжүүлэхийг аягүй сонио. Үйлдэл болох нь аягүй сонио. Зүгээр өнөөдөр бол нөгөө нэг хууль тогтоогчид хуулийн гадна юм уу эсвэл нөгөө нэг хуулиас дээгүүр ингэхгүй одоо ингээд сахлах хариуцлага тооцохоос бүх юм эхэлнэ гэсэн энэ нь жоохон хүлээлт үүсгэсэн болов. Одоо нөгөө нэг янз бүрийн хэрэгт холбогдсон нэр усан цоллогдоод яваад байдаг, яллагдагч, маллагдагчаар татагдсан тэр олон гишүүдийн асуудлыг цэгцлэхэндэ гэдэг нэг тийм баримж аахгүй. Тэгээд гол нь ажил хэрэг болсон уугүй юу тий. Даргад ч томилгоонд оролцдог айгүй болон аяг байгууллагууд байдаг тий. Улсын хурлд ажиллаа тайлгнадаг. Аудит. Тэгээ санхүүгийн зохицуул хороо Монгол банк гэдэг ингээд. Одоо чинь авилгатай тэмцэх газар даргын одоо ерхий сайд санал болгочтой томилдог боловч их хурлд ажиллаа тайлгнадаг байгууллага гэх мэтэр үндсэн хуулийн зүйц одоо усын дээж үг гэдэг ч юм тий. Усын дээж үг ш үндсэн хуулийн зүйц шүүх хэрэг зүйлүүд. Одоо нэг хүлээгдэж байгаа юм бол нөгөө төсөв батлаа хийцэн. За тэгээд ингээд улс төр эмхэндээ орсон энэ үед он дуустал за чуулган завсралтал энэ ээлж чуулган завсралтал хилцэх асуудлын тав дарааллыг яаж оруулж ирэх вэ гэдэг жоох сонирн байгаа. Ямар хуулийг оруулж ирэх юм бэ? Гэр бүлийн хууль байгаа, төрийн албаны тухай нөгөө татварын багц хууль байгаа. Тийм, татвар байгаа тий. Ингээд аюу олон чухал хуулиуд хүлээгдэж байгаа. Энэ намжингийн хууль ойлгохтой яваагүй. Тийм. Тэр ирэмбийг яаж тогтоох вэ гэдэг аюу
анхаарлын төвд яг олон нийтийн хувьд биш боловч ингээд үр нөлөө нь ингээд амьдралд тусгалаа Уулзын тухайн хуулийг арчсан нам өргөн барил бас хилцэх хэрэгтэй гэл сая ингээд учрал их намын дарга болохдоо зэрэгцээд одоо тэр нөгөө их хурлын дараагаар томилох одоо сонгох юм байна гэдгийг нэр нь тодорхой болж ирсэн. Тэр үед нөхөрч нэг ийм юм ярьсан шүү дээ. Би одоо зандан шатрын засгийн газрыг хിവэр ажиллуулна гэд. Тэ. А тэнгуут хүмүүс одоо ингээд дээгүүр ярьж ин да марж ин да гэлээс тэрнтэй зэрэгцээд хоёр маргаан үзүүллийн цэцдэр очисон. Ерхий сайдыг огцорсон тооцох гэдэг нэг юм хоёр заалт дэгийн үйл дээр байдаг. Тэрэн дээр одоо гişүүд юм уу эсвэл нөгөө ерхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх гэхээр одоо нөгөө бичиг сачгаа өгсөн бол улсын хурал нэг 7 хоног дотор багтааж хилцээд нэг 10 хоногт шийдвэр гаргадаг гэдэг. Тэр нь үндсэн хууль дээр болохоор 3 хоногт гэж заасан байдаг. Тэр тодорхой хугацааг зөрчсөн байна гэдэг юм энийг маргаа үүсгэхэд ингэ явж байгаа юм л. Өөрөөр хэлбэл маргаа үүсгээд одоо дунд суудлын муудлаар ингэ шийдвэр гаргахад тэр заалт тодорхой хугацаанд ингэ зарцна. Өөрөөр хэлбэл огцруулах ч юм уу те огцсон тооцох тэр асуудал орж ирэхэд хилцэх хугацаагүй эсэг бодлого болох юм шиг л. Тэр чинь улс төрийн заавараа зааварсан юм болох юм шүү. Тэр шүү дээ. Одоо ингээд тий. Саяны процессыг сунгаж болно гэсэн үг байна. Ерхий сайд үлдсэн байгаа тий. Тэр хугацаанд бас нөгөө нэг юм ерхий сайдыг огцсон тооцоолох тэр хугацааг бас ингээд барих болгож шít. Ийм юмгээс хийсэн. Намын урдлын өмнө. Намын дөрмөд тэгээд актер янз бүрийн юмгүйгээр шин содын юмгүйгээр хിവэр нь баталчих шиг боллоо тий. Тэгснөө би тэр намын дөрмийг уншиж яриаггүй. Одоо арцсан нам бол үндсэн өрөөний төслөө ингээд олон нийт дийл барьжуулаад хилцүүлж харуулсан тий. Тэгээ олон нийт шүүх рүү явуулаад буцаагдаад маргааш нөгөөдөр өвбэхийн хуралд гişүүдээрээ хилцүүлэхээс өмнө сайттай дийл барьжуулчихгүй. нийтлээ харуулж байгаа. Ардын нам болохоор ерөөсөө тэгээгүй. Тэгээ яаж батлах гэснийг мэдэхгүй болчихсон. Тэр явж мэдээлэхгүй байгаа тоххой. Тэгээ нэг онцгой юм гарсангүй дээ л гэсэн зүгээр таамагтай өнгөрлөө тий. Нэг тиймэрхүү. За одоо намынхын соёл юм да тий. Тий. Намын соёл нь тийм. За тэгээд нэг хүн бол албан тушаалтаа үлдлээ. Бас тэр нэг том албан тушаал шүү дээ. Аль ах маань гитар тоглодог. За. За энэ сэдвийг хаахаас өмнө улсаа над руу төлөвлөж байгаа юм тий. тарчна. Яг энэ хүний ингээд бүх юу ингээд бүр батчаад бихчээд дүүнэр үгэнд ороогүй учраас явуулаад ингээл нэг дуусчлаа тий. Энэ нам доторх. Тий. Улс төрийн тоглоом. Одоо яг энэ улс төрийн одоо томилгоо энтэй зэрэгцээд дахиад нэг шүүмжлэл гарсан. Ер нь бол энэ бүх хугацаанд одоо ардын намын бүх үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөг оролцож байна гэдэг юм шүүмжлэл бодиттой өрнөс тий. Арц намынхын ч ярьсан, ардын намын нөгөө хэсэгч бүр ил тод ярьсан тий. Парламентын засаглалыг хамгаалахын тулд би нэр дэвшиж байна намын даргад тий. Нэг үний дарангуулд оруулахгүй тулд нэр дэвшиж байна гэж. Чиний амраа ирсэн байдаг. Тэр ярьж исэн. Дараа нь ингээ огцроод чөлөөлөгдөөд энэ хугацаанд бас ярьж исэн. Тэгээ ер нь бол хийсэн мэдээлэл нөх уярсан зүйлдээ тий. Тий. Ерөнхийлөгч намайг дэмжиж байгаа биднийг хориг бас тавьсан тий. Хориг бас тавьсан. Монгол Улсын ерөнхийлөгчд одоо зөвлөдөг хэвлэлийн албанд, ажлын албанд нь ажилтдаг байсан хүмүүс одоо тэр намын аппарат руу нэлээд урагшаа орж ирж байна. Тэгээ орж ирж байна. Тойрон үрээлэгчд гэх үү одоо бүлэг практик хүмүүс нь гэх үү тий. Өөрийнх нь засгийн газрын гишүүд байсан. Менторлсон хүмүүс нөө. Тий. Яг уу улс төрийн хувьд харах юм бол хөрсөх гэдэг хүнийг дагсан одоо дүүнэр ажлын албан бол ингээл улс төрийн одоо юмны хувьд ингээл ахаал ингээд хайдаггүй одоо сайн тал нь гэх юм. Муу тал нь юу юм битгүү тий. Одоо боддоо. Өнөөдөр сөргөлдөж байгаа бүх талууд, бүх дөрүүд очоод эцэст энэ хүний гаргаж ирсэн хүмүүс байсан те. Бүгд. Тий. Зандар шатар мөн биш юм уу? Мөн штэ. Сод Баатар гинсэг мөн шатар нь те. За одоо тэгэл Орчилчөөрөө нарийн бичиг байсан шүү дээ. Оюун эрд намруу исгалан хоёрыг чинь гараас нь хөтлсөн юм а гэдэг өөрөө чуулган дээр ороод хэлсэн. За ингээд дараагийн үе шатны нөгөө ач 30 гэдэг шиг ингээд түүний бэлтгэсэн хүмүүс нь үргэлжлээд байгаа тий. За тэгээд тэр удирдах зөвлөл баг хуралд орсон бүрэлдэхүүнийг харахаар ингээд бүр энэ хүний ч дүүнэр буюу дараагийн нөгөө генерашн, улс төрийн дараагийн генерашныг оруулаад ирсэн. Генерашн солигдоод дүүнэр солигдож. Гэхдээ энэ бүхний артал
Энэ бүхнийг бэлдсэн энэ хүн байсан. Тэгэхээр яг улс төрчийн хувьд бол амар ус төрч байгаа. амар ажиллаж байна тий. Одоо ардын ном ганцхан ахтай үлдчихэд байгаа байхгүй. Ардын ном одоо ганцхан ахтай тэр нь үрсэх. Ямар ч өрсөлдөгч боллоо тий. Ардсан ном бол ах нарыгаа ингэж үсгүй арчдаггүй шүү дээ. Одоо та нар боддоо хөрс өхийн үеийн эсвэл хөрсгөөс дээшээ байсан улс төрчид бүгдээрээ ингэж үсгүй арчсан улс төрөөс нөгөө улс төрийн өгдлгээд байгаа шиг тий. Бүгдийг ингэсэн. Дүүнерээсээ бас сая ингэж арчлаа шүү дээ. Өгөнд орохгүй бол ардсан ном бол ингэ бүгд одоо бүлэг фракц одоо тэрнийх нь одоо ярилдээд байж л тий. Бүгдээрээ байж лээд байхгүй. Ийм байл. Тий. Одоо ерөнхийлөгчийн сонгуул бос байна. Тэ энэ хүн одоо үргэлжлүүлж сунж ажиллах уу эсвэл одоо буух уу те? Буувал одоо буцаж ирэх үү? Буцаж ирэх үү, намаа авах уу, одоо их хурлт нэр дэвших юм яах юм. Тэгэхээр нэг юм сууд халаалах гэдэг нь үгүй юу гэдэг. Тэгэхээр дараагийн асуудал. Дараагийн эрхчлүүд ярих л бахалтай ирэх хэдэн сараас ч юм уу. Бид нар ч тэгээд Монгол юу гэж тааж ин зөвөр. Таамаг. Одоо таахарч одоо худал мэдээ цацлан мэтлээ. Жохон юу яа гэдэг. Гомтомхой юм шиг үл шүү дээ. Манай хөрсгөө. За тэгээд ийм байна. Яг нь зодоо нэг талтаа гараад ингээд нөгөө тархитлогоо амраад ингээд сайхан байна тий. Гэтэ зодоо намж өөр мэдээ зэдээ үзээд физикал эйшээ дуулсандаа л ер нь бол жоохон тарих амарчих шиг боллоо одоо саяхан нэг доногч. Надад яг гоё санагдаад байгаа юм нөгөө нэг ингээд өглөө нэгэл дагдаг хитэн ингээд сувгуудаа хөвлөлүүдээ харахаар нөгөө л улс төрийн нөгөө таамаг зодоо байсан те тэгсэн чинь ингээд айгүй гоё ингээд иргэний сурвалжлагууд орж ирээ те нийгмийн ингээд үйл явц амьдралууд гоё өрнөөд тэрийг нь олж хараад мэдээлэлээд ингээд буцаад нэг юм байрандаа орж юм шиг гоё. Би тэр чинь энэ процессыг анзаарахгүй байж байгаа одоо анзаарч. Үгүй ямар ч мэдээ тавьсан уншихгүй байсан ер нь бол. Хангалттай айгүй унсан баха улс төрийн мэдээ ингэсэн холбоотой хаа. Мэдгүй миний сошиал хаягнуудын бараг л хөдөлгөөнд 70-80% нь эвлийнхэн байдаг бах уу? Тийм шүү дээ. Тэгэхээр хамгийн их хэрүүлтэй сэдв янз бүрийн юм хамгийн түрүүнд халаад байгаа бах тийм. Нэг дийлэнхээр хуульснаар ийд шүү дээ. Танах наамгүй. Чи манай салбараас яагараа. Үгүй бас үзээтэй шүү дээ. Мухай хоёр салбар дээр. Яг тэгдэл юм бэлээ дээ. Ингээд нэг 3-4 жил ингээд боловсрол руу халтарчингууд амар олон багш найзтай болчихдгэл юм бэлээ л дээ. Одоо хөвжин дарсан хэвээр байгаа. Хэлхчээ сонгуул 12 сарын 6-нд болох гэдэг. Одоо Хөлчтэй холбооны мэргэжлийн шалгалт болоод 10% нь үлдсэн гэдэг тий. Тэгээ одоо нөгөө их хурлын төлөөлөгчтэй эдгээр чинь сонгоно дундаасаа бас нэг юм юу яа тий. Цахим ингээд нөгөө нэг сан тураалтаар одоо шийдтий. Дотроосоо. Тий. Дотроосоо тодорхой юм код. Хэр хүмүүс твшиж байна? Зөндөө. Тэгээ твшиж эхлэх байгаа одоо бүртгэлний явчих. Шүүгчнэр байгаа. Тэгээ прокурор байгаа. Бусад үйлчнэр материал гэдэг мөнгөлж зөндөө юм баг. Тэр дундаас хэсэг нь ингээ өөрсдөө нэр дэвшүүлээд тэгээ тэр хүмүүст ингээ саналаа өгөөд их хурлын төлөөлөгчөөр сонгоод гоё өстэй. Манай сэтгүүлчдийг дийдгүү шүү дээ. Сэтгүүлчдийн их хурлын болтгоо. Хуульчдын хоолын дэдэг. Саналаар хэлэлцэж сонгодог. Наад чи манай салбарт нутаг шиг юм байна. Энэ талаар хилцүүлэг хий кафеда. Халтарсан юм чи одоо эдний салбар руу угаасаа халтарчээ. Тэгээ. Юу уйдгартай чи яах вэ? Одоо ингээд нөгөө хууль зүйн салбар гэдэг юм хууль эрх зүйн энэ салбараас Чингис хааны одоо авч байгаа анхны тохиолдол уу? Тийм. Наран гэрэл бай. Наран гэрэл бай тий. Тийм бах. Тийм шүү. Тэрнээс шахав шинжлэх ухаанчид би нөгөө нэг удаа шуумжилт бичүүлсэн чинь надад нэг хүн на пост устгаа гэж хэлээд тэг устгасан байдیں۔ Хууль зүйн шинжлэх ухаанаас хангах тахаа тий. Тий, яг шинжлэх энэ Чингис хаан удаг харах юм бол ингээд одоо сүүл рүүгээ бүр Хөдөлмөрийн Баатар автгардаг дээр очиж штт те нэг наадмаар ч юм уу нэг зарилгаар ингээл 2-3-ороо Хөдөлмөрийн Баатар сүүлийн 1-2 жил төрлөө штэ Чингисийн удан чинь жилд нэг л хөвдөв. Харин тэгээ би ярих гэж штэ тийм тэгж яах чинь мэдхгүй намайг залуухан сэтгүүлч мэтгүүлч байхад Хөдөлмөрийн Баатар гэдэг од чинь амар тоотой ганц нэг өгдөг байсан чинь одоо бүр ингээд нөгөө алтан гадас мадас гавьяат байтугай тийм Хөдөлмөрийн Баатар чинь ингэж хавтгарах гэж байгаа энэ үед би тэр шагналыг яг Чингис хааны одон шиг байх хэрэгтэй байна гэж бодохгүй юу жилд нэг удаа нэг хүнд өгнө өдр гэдэг юм уу ингээд эрен бэлчүүл аюу амар юм байна одоо сүүл рүүгээ нөгөө нэг төрийн сойрхолч бас ингээд мэдхгүй нэг зарилгаар хоёр командад ч юм уу 3-4 командад ч юм уу ингээд өгöd байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхээр яг одоо байгаа шагналууд дотор хамгийн ингээд нэг юм үнцний алдаг байгаа шагнал бол Чингис хааны одон. Гэхдээ би Чингис хааны одонгийн ингээд өгч хэлсэн түүхийг харахаар эхний үе бол тэтгэврт гарсан улс төрчдөд өгдөг байсан шагналаа гэж би ойлгодог байсан.
За. Имбэрлэгөө авсан. Үе ерөнхийлөгч нар авсан. Гончиг дөржгөө авсан. Гэт ингэхээр ингээд нэг Гүн байна. Араас нь өөргөө. тий эхний тэр шагналууд удаан тийм. Тэгээ сүүл рүүгээ явж штэ тий намсраагаа орж ирж байгаа, шарвгаа орж ирж байгаа. За тэгтээ урлагийнхан жоохон жин дарах гэдэг одоо бас. Тэгээд ингээд эхэндээ жоохон ивэ олохгүй ингэж байжсанаа сүүл рүүгээ айгуу гоё үн цэнтэй болоод хүмүүсийн мэддэг хүмүүс нь аваад ингээд айгуу үн цэнтэй болж хэлсэн байна гэж үсээ тий. Гэтэл нэг дараалан нэг юм 2 жил ч үлээ 3 жил ингээд нэг юм гадны үнд өгөөд тийм үстэй. Монгол шагналах хүн олохгүй байгаа мó гэмээр судлаач. Жаггүй. Тийм. Тэгээд дээрэс нөгөө банги мөн. Тийм. Энтэр гэж авахаар тэгэхээр нь бас жоохон ингээд шагнах хөнгөө болчиход байгаа юм шиг үстэй. Ингээд дайвж маваад исэн баггүй юу. Тэгээ яг мэдээж ингээд Монгол бахархлын өдөр Чингис хааны төрсөн өдөрт өгөхөөр л таамгууд явдаг тий. Тэгээ энэ жилийн таамаг бол хүмүүс бол нөгөө л нэг юм байнга нэр дэвшүүлдэг нэг сүүлийн хэдэн жил нэр дэвшүүлж 2 3 хүн найл ахаал гаргаж ирээл ингээд ийсэн чинь өөр нэр орж ирсэн. Гэхдээ тэр нэр нь шал дими хүн гэж хинч хэлэхгүй байгаа. Тэгэхээр энэ бас хүлээн зөвшөөрөхгүй байдлын үед энэ жил айгүй бас сонирхолтой гоё юм болоо гэж бодсон шүү дээ. Хин ч ямар ч хүн баг комент хийлээгүй хаа тий. Тэгээд яг өөр хүлээн авч байна. Жилдээ ганцхан удаа өгдөг мөгдөг болохоор тэгдэм үү? Эсвэл нөгөө ёслолыг нь айгүй гоё нөгөө тэр ёслолын гоё зохион байгуулдаг болохоор тэгдэм үү? Ямар ч байсан л Монгол бахархлын өдрийн өнөөдөр чинь Монгол бахархлын өдөр штэ гэж мэдэрүүлдэг зүйл бол Чингис хааны одон гардуулах ёслолын шууд дамжуулалт. Төрийн одоо тэргүүн зэргийн одон гэж байгаа тий. Жилд ганц удаа өгдөг. Би тэгээ шагналыг ингээ эренбэлчүүл амар юм уу гэж бодохгүй юу? Жилд тэдэн гавь өгөн тэдэн хөдөлмөрийн баатар төрнө. Тэдэн бүтээл төрийн сойрхол хүртэнэж гэдэг юм уу? Ингэчүүл баг нөгөө нэг багтахгүй штэ энэ чинь ингээд хоёр л хөдөлмөрийн баатар төрнөө гэх юм бол тэр тоондоо бариулахын тулд шалгуурн дээшлээд ингэх юм болоо гэж бодохгүй. Ерөнхийдөө хамгийн хийдэг ажлын гавьяа шагнал. Тий, төрийн гавьяа шагналын хуулийг цэнгүүн гишүүн хуулийн нийслэлийн боловсруулаад хилцүүлэх гэж байгаа юм шиг байл. Тийм одоо хов сонссон. Сая элбэгт орж ерөнхийлөгчийн одоо яг ерөнхийлөгч байхад өнөр баяр хуульч. Одоо нэг альц намын тий. Нөхөрч нөгөө зөвлөх байхдаа бас ийм хуулийн нийслэл боловсруулаад нэг сэтгүүлсээр тухай үедээ танилцуулсан шиг санагдчихэв. 10 орчим жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр хууль бол шинжлэхтэйгүй. Би айгу тэр өөрчлөгдөд орж ирж байгаа юм тий. Танаа нөгөө нэг хоёр дахь гэр гэдэг шиг танаа хоёр дахь салбарын чинь одоо өстө бүүн баярлах уу? Маргааш амар баярлах тий. Одоо энэ үуч нөгөө энэ олон за энэ хүн ер нь яг юу хийснийг чинь товчхон ингээд нэг юм бас чиний тэгтэл сэтгэлч бид нар ингээд ярилцгаа нэг чинь амар гоё ярилцсан байл шүү дээ. 10 жилийн өмнө Янста цохилттой эхний асуулт гоё орж ирж байна. 10 жилийн өмнө л одоо тухайн гал халуун байсан сэдв тий. Нэротик өгүүлэг ярьж байгаа шиг гал халуун малаа энэ гэдэг үг чи яасан сонио орж ирсэн байх уу гэсэн ихний асуулт нь. Хотын даргын хэлсэн. Нэр яг үндэ тэр секси гэдэг үг чи яг тренд болж байгаа шүү. Би зүгээр одоо Монгол бахархлын өдрөөр хүмүүсийг Монголлогтны 100 эрхэм контентэнд орсон тэр дугаарыг тийм тэр дугаарыг наран гэрэл академичийн тэр дугаарыг үзчихээсэй л гэж бодож байна. Яагаад? Танай хууль зүйн салбараас академич болно уу? Цөөхөн бах те? Цөөхөн баха. Ер нь Монголд академич айгу цөөхөн штэ нөгөө талигаа чөчөр батгуугаас гэдэг ч юм уу биолог уулуурхаан салбараас гээл одоо энэ иргэдэлгүй байна ч гэдэг юм уу те? Академичд айгу цөөхөн тэгээд нөгөө нэг шинжлэх ухааны академи дээр академичдын нөгөө нэг ийм шинжлэх ухааны академи эрдмийн зөвлөлжүүлөө нэг юм том хурал болдог. Тэгээ очиж сухарч жоох сүрдмээр л юм бэлээ. Тэгээ яг нөгөө нэг гончиг дуржгаач академич эдэргээд ингэхээр жоох сүрдмээр юм бэлээ. Тэгээд тэд нар чинь нөгөө нэг ерөнхийлөгчөө, гишүүнээ, хурлын даргаач юм уу тэгж хэлүүлэхгүй академичаа гэж дуудуулах айгу дуртай. Хамгийн үнцэнтэй тий. Тэгэхээр энэ нэг шагнал гэхээ болчихжээ хүмүүс бол тий. Одоо энэ үргэлжлэхгүй. Үе эргэж байгаа мэрэж байгаа тоохгүй шүү дээ. Энэ залуу насны юм байдаг болов уу? Арай болоог байхаа. Болоог байгаа юу? Арай болоог байгаа. Манай шагналтай юу? Машаа жоохон тоохгүй байж магадгүй. Салбарын юм байна уу? Шагналтай магнаа байна. Салбарын бол бүх шагнал. Манай байгууллага сайн нэг шагналсан шүү дээ. Хөдөлмөрийн хяналт авсан тийм энэс чинь. Би төр зэгийн шагналж салбарын дэж шагнал авсан шүү дээ. Хүүшээ яана тийм. Хэвлийн тэргүүн юм уу ажил. Хэвлийн тэргүүний дээд чинь нөгөө хэвлийн хүндэт медаль гэж байдаг юм л. Хэвлийн мэдээлэл салбар. Тэмдэглэв. Сайн баяр сайхан уу. Надад бас салбарын бүх шагнал агуу.
Бага. Баах. Ганцхан хэлж шít байгаа. Одоо төрлүүл явах. Одоо баг бодлоо чинь соёлын алдартай ээж. Тий. Алдартай ээж гэснээс нэрээ. Би 10 төгрөг авдаг бай та. Ихгүй ядаргадаг. 200 сая төгрөг авдаг шүү дээ жилдийн гоо та. За. Тэгээд мэдгүй тэр тэгэл амралтын өдөр нэг пицца мица дан гэж басдаг тий. Тий. Нөгөө залхуурсан Тэр жиггэн шудрах шагнал гэдэг юм чинь. Тийм харуулсан тий. 4. Яг нөгөө нэг 6. Тэр шагналын үн цэн амьдрал дээр яг хизээч мэдрэгддэггүй. Тэгээ нэг шөнө хүүхэд хураалж өгдөггүй тэр боломж. Мэдгүй хүүхдийн маань 1 сарын эмчилгээний ч юм уу, эмний ч юм уу зардал болтгүй. Тэгээ би яасан бэ гэсэн чи айгүй нийтдээ одоо авсан. Нэг уурлаад байдгүй шүү дээ. Уралдгүй л тий. Дургуйч биш ээ гэж. Тийм нөгөө одонгийн гоё шүү дээ. Үгүй яг одонгийн биш чинь Тэгшээлэн сайн. төр ингэж штэ тий. Тэгээд тэр яах вэ? Нэг талаар бол айгүй том уран багхгүй да нөгөө. Ингээд нэг юм зөрөх ч юм уу мэдхгүй ингээд олон хүүхэд гаргасныг ингэж урамшуулж байгаа. Тэгэл хүмүүс яг янз бүрээр л хандд юм л да. Дурандаа 4 хүүхэдтэй болчиход тэргээд зүгээр яг надад одоо ингээд авцснаас хойш тохиолдсон юм гэсэн чинь 19 онд аваад тэгэл ортноос гараад шууд ёо хөл өвдөдийг харж унтъя гэж тэгэл шууд гэрлүүгөө явал нөгөө талбай дээр амар удаан байл наранд байцсан хүүхдүүд ч жоохон уйлж майлах гал тэгэл нөгөө эдгээ авал гэртээ хараад ядраал навсаатлаа унтал тэр өдөр чи яасан ч ирт тосч үсгэзгээ янзлуулсан яаж чагаад бурхан минь гэж тэгээд жилийн дараа дээлээ гаргаж ирсэн чинь энэ зүйлттэйгэр нь ингээд ихэд талт хийцэн байсан. Тэгээ тэр хооронд ерөөсөө одоо маань хаана байна? Гаргаж нэг харж урам зориг авъя мав эдэр гэж ерөөсөө бодоагүй. Тэгээд одоо мэдгүй ээж номын сангийн айл нэг газар бат найдвартай хадгалж байгаа. Гэхдээ өнөөгийн нийгэмд олон хүүхэд төрүүлж өсгөж одоо нийгэмдээ гаргаж өгнө гэдэг нь үнэхээр амар том хөрөнгө оруулалт санагдаж ш надад тий. Одоо төрөл буурж ийн тий сотмол буурж ийн. Би нөгөө нэг Legal Info-гоос нөгөө хамгийн одоо олон жилийн настай хууль юу гэгээд харсан чинь 1958 онд одоо энэ эхийн алтар одонгийн тухай энэ хууль батлагдсан. Одоо манай Legal Info-гоор хамгийн доктортой явж байгаа юм шүү дээ. Хамгийн доктортой. Тухайн үед тэр нөгөө самбууга үед Гэхдээ бас тэр чинь дундаа нэмэлт өөрчлөлтүүд орсон тий. Энд чинь нөгөө нэг 5-8 хүүхэд төрүүлэхээр өгдөг байсан шүү дээ. Тэгээ сүүл 4-6 оюун орол нарын гишүүд өргөн барьсан билүү. Тэгээ санаадах оюун дээр гишүүн нэг ч үлээ. Тэгээд хамгийн сүүлд орсон өөрчлөлт нь амар сэтгэл эмзэглүүлмээр нөгөө төрөөд тэгээд хүүхэд нь эндчдэг шүү дээ. Хүрсэн бол өгдөг тий. Тэгээ олон одоо ээжийн илгий дэвтээсэн тийм үү тий. Би энэ дээр жоохон нөгөө нэг ээжүүдийн уураг хөргөж хараалах хар тийм байр суурьтай болохоор чимээгүй л байж. Гэхдээ би аягүй сони юм ярэ. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдсны 30 жилийн ойч үлээ. Арга хэмжээ болоод. Тэгээ үе үеийн тамгын газрынхныгаа ураад баяр хэлээ. Тэгээ хэвлэлээс өөхөө дүн ураад тэгээ мэдгүй би яаж гад тийшээ урилга авч очсноо мэдгүй. Яг дандаа урилга өгсөн мэдгүй. Гэхдээ ямар ч байсан тэр арга хэмжээ дээр очисон. Арга хэмжээ сайхан боллоо. Тэгээ байжсэн чи тамгын газраас нөгөө үе ерөнхийлөгч нарт хүндэтгэл үзүүлээд тэгээд тухайн ерөнхийлөгчийг ажиллаж явах хугацаанд тамгын газраас олгодог байсан шагналуудыг ингээд цомог болгоод ингээ хандаа хаддаг жаазлаад бэлгэлсэн байхгүй юу. Монгол Улсын ерөнхийлөгч баг банд анх удаа алдарт одоо авсан эрэгтэй хүн болсон байт юм. Тэр нөгөө медалийн цуглуулгын дотор сонирхолтой юм тий. Алдарт одоо байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө нэг юм байлаа шүү дээ. Зарим дээр нөгөө нэг хөдөлмөрийн үндэт гэдэг медаль гараагүй байсан ч юм уу, олгодгүй байсан ч юм уу тий. Тэгэхээр ингээ яг өөрийг нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхад зарилгаар олгодог байсан шагналуудын дээжийг ингээд сүвнээр олгоод өөртөө хадгалуулсан чинь багван дээр ерөнхийлөгч алдарт их одан авсан анхны хүн болсон байдгийг. Тэгээ бид нар бүү инээдэн болохгүй юм аа сонирхолтой л улс ингээд ядуу тий. Өгөөч гэд мөнгө байхгүй, дэмжиж гэд ийм халамжийн бодлого мөнгө байхгүй. Учраас тэр үед тэр үеийнхэн чинь айгүй сайхан сэтгэлээр ажилтдаг байсан юм ингээд нэг урамшуулах зорилгоор гаргасан идэвхжүүлэх гэдэг юм уу юм байсан нь одоо хүртэл үргэлжлэж байгаа 5 жилийн төлөвлөгөө татварын хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтөөр бол нөгөө 4 хүүхэдтэй бол хувь хүний орлогын албан дотроос хэн нэгэн чөлөөлөвч болно. За та хоёр гэр бүл гэж бодоход гэрүүлийг дэмжих. Өндөр орлоготой нь одоо хувь хүний орлогын татвараас чөлөөлөх уу татварын хөнгөлөлт рүү орж болно сонгож гэдэг юм ярьж байгаа. Нэг нь ипотекийн зээлийн дарааллыг ч урагшлуулж байна. Тэр айгүй гонигтай байсан тий.
тэр одоо яг доромжлоод байгаа юм уу? Одоо 2 жилийн хүлээлттэй болсон байхгүй да. Энд чи бүт төр байна да тий. Ямар би хин нэг үнд юм За чиний зээлийн ойчор болохоор би 2 жилийн дараа чамд байраа зарна гэх хүн байхгүй штэ. Гэхдээ зээл гараад байгаа. Энд чи авилгал байхгүй. Одоо хөдөлмөрийн нийгмийн хамгааллаас одоо энэ жил одоо өнгөрсөн жил энэ жил хоёр ярьж байгаа хамгийн том одоо үйл Амар гонигтэй тий. гэр бүлийн Хувь хүний орлогын албан татврын тэр хөнгөлт чөлөөлт олон улсад байдаг зарчим мөн сонгодог байхгүй. Одоо нэг нь уурхаад ажилдаг илүү өндөр орлого олдог. Би за хүүхдээ хараад гэртээ сууя гэдгийг гэр бүл шийдэх байхгүй. Тэгээд би нэг хажуугаар нэг нэгтлэн ч юм уу тайлан байлан гаргадаг байж байгаа шүү дээ. Тэгээд ингээд татвар төлчдөг. Тэгвэл би энэ татварыг төлчихье, чамайг чөлөөлчихье. Орлогоо хамгаалж байгаа үйл энэ бол байдаг. Герман өөр бусад жишгүүд бас байдаг. Ипотек бол өстой нэрээ. Тийм. Ингэж амьдруулж чаа тий ингэж яа нэгдвэл амар гутамшигтай л санагдсан надад. Тэрийг амаараа хийж байгаа сайд өөрөөдөө амар алга ташвал гэж одоо яриад ах шиг байна. Тийм юм байхгүй шүү дээ тий. Хүний бүр ингээд уурыг хүргэж байгаа шүү дээ. Чиний би наад яриг чинь бүгдий чинь надад харин тийм тэгсэн. Та нар яагаад ингээд энэ маань тэр маань Аву Бакир сайд маань би нэргүй дарамжтай. Аву Бакир гэж. Аву Бакир баг дарамжтай. Тий. Гой хэлгээр хажуу зэрэг байгаа. Төгс хэл. Хилчлээ бисаа хоёр хилчлээ. Нямбаг хэлдэг тий. Секси. Секси сонсох. Тийм байна. 4 хүүхэдтэй болохоор ипотекийн зээл гялс орно гэж амьдрмааргүй байна. Тийм шүү дээ. Тийм. Мөнгө нь байдаг. Урьдчилгаагийн төлсөн байдаг. Тий яаж тэгж дампууруулж чадж байна те ёо. Би тэгэд Монгол банкны ерөнхийлөгч сангийн сайд бүгднгээс нэг асуултыг бүгднгээс нь очиж асууад мэдээ хийсэн юм. Хинч үтсэн битгүй. Энэ ипотекийн зээлийн хүлээгдлээ зүгээр ингээд код өгөөд хэрэглэгчийн код гэдэг шиг гуруулаа хүлээж байгаа та. Регистрээр явах юм одоо нэг юм нууцтай надад ороо өгч. За би энд явж байгаа юм нэг ядаж харъя те. Тийм шүү дээ. Та нэг бүгд тэр 2 жил ипотек хүмүүсээ гаргуулах хүн чинь чинь 10-аас 15 сая гэж штэ. Тэгээ дээшээ ингээд хэлбэлцэх юм шиг банкны ажилтнууд хүн хин төгөө мэдгүй. Яагаад ийм амар үнэтэй байгаа юм бэ те? Энд чинь анхдах хэрэгцээгээ хангахад хүн урьдчилгаагаа зөвлөлдсөн. тийм шүү дээ. Шаардлагыг хангацсан. Тэгээ дахиад авилга өгөхтэй юу? Бид хоёр байр авсан байхгүй юу? Гайхлаа. Юу ч гэсэн очиод авилгатай байхад уу? банкн дээр очиод бүртгүүлээд тэг бүртгүүлэхэр чи нөгөө тооцоолол хийгээд өгчт юм байлаа. Орлого чинь ийм учраас ийм хэмжээний баримжаагаар зээл гарах боломжтой. Яасан гэд ингээд тооцоолол хийгээд өгч чинь. Тэгэхээр ямар ч байсан ингээд нэг баримжаа авчих чинь. За орлого маань хүрх юм байна, ингэх юм байна. Би нэг ийм зээл гарах юм чи ийм метр квадраттай байр авах юм байна гэд. Тэгээд тэр явдлаас хойш жил гаруй өнгөрөөд. Тэгээд мэдээж нөгөө нэг газар ингээд материал бүрдүүлээд орхихгүй өөр банкн дээр очиж байгаа өсөлтүүдээ. Тийм. Тэгээ өөр банкнаас ингээд авилга өгөөгүй. Гэхдээ нэг хүн олж байгаад ингээд 3 байр урагшилж байгаа ингээд зээл бүтснээс хойш 3 сарын дараа таны зээлийн очир тэдээр ер нь өгч шүү гэж ярьсан байт юм. Тэгэхээр энэ бол айгүй хэцүү тий. Тэгэд энийгээ Гонигтай. төр нэг юм гавьяа байгуулж байгаа юм шиг урагшлуулад өгчин 4 хүүхэдтэй бол. Тэгээд тэр одоо ипотекийн зээлийн байраа урагшлуулахын тулд 4 хүүхэдтэй гаргах тийм сонголт хийдэг хүн гэж байхгүй шүү. Байхгүй шүү дээ. Тийм. Нэг хүүхэд өсгөх зардал ямар байгаа вэ? Агаар орчин ямар байгаа вэ? Нийгмийн үйлчилгээ нь бүртээмжтэй, стресс бухимдал багтай. Тэгээд ажил хийгээд олсон орлого нь хүүхдүүдэд хичээж хүрдэг бол хүмүүс зүгээр гуугаагүй байсан ч тэр хүүхдүүдийг чи гаргаал өгнө үсттэй. Тэгвэл яг хүүхдүүдээр надад нэг цикл харагдал хэвчээ. Манай эмээ өвөөгийн үеийнх нь 8, 10, 20 хүүхэдтэй хүмүүс байдаг. Ээж аавын үеийнхэн яг нөгөө нэг ганцгай 8 руу гулсаад орсон үеийнхэн учраас за нэг 2 юм уу 3 л хүүхэдтэй байгаа да айлууд нь. За ер нь 2 хүүхэд ингээ олон. Тэгээ бидний үеийнхээ ингээд буцаад жоохон олуулаа авах хэрэгтэй юм шиг байна гэдэг нэг 4, 6 хүүхэд гаргасан юм шиг байна. Одоо өөрийнхөө хүүхдүүдийг харахаар нэг л хүүхэд гарах байхаа. Тэгэхээр энэ ч бас нэг юм өөр зүй тогтол яваад байна. Тэгээ яг нөгөө хүн орон сууцны тооллого статистикийн ороо ажиллаад нөгөө таамаг прогноз энэ төр гаргаж өгдөг ш тоон дээр сөрөлсөн. Тэгэхээр ингээд өндөр өсөлт бол ингээд ер нь дуусч чинь төрөлт буурч чинь. Тэгээ төлөвлөгөөж яг хүүхэд рүү орчлоо. Цэцэрлэг сургуулийн хүртээмж одоо нэг баахан байшин яриад байгаа шүү дээ тий. Одоо шаардлагагүй түрээсээр шийдэрэй гэдэг зөвлөмжийг бол өгсөн байлээ шүү. Тэгэхээр баахан энэ сургууль цэцэрлэг барих одоо шаардлага ингээд бууж байгаа. Одоо нэг 10 жил гүрийчих юм бол ингээд бүх юм унана. Хүүхнүүд одоо цугларахаараа үгүй яг хоосон сургууль цэцэрлэг чих болно гэсэн санаа шүү дээ. Тий, үгүй яг ийм юу донгосч юм шал өөр юм биш тулс төр ярьж тийм хүүхдүүд л яриад байдаг. Энэ хичээлийн жилээс ер нь бол нөгөө нэг баланс тэнцвэрч гэх шиг орж байгаа гэсэн үг. Жил 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдийн тоо 30 хэдэн мянга байгаад 1-р ангид орж байгаа нь тий 70 80 хэдэн мянга байсан бол энэ жил бараг 40 хэдэн мянга төгссөн байх зүрх ойртож байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг ингээд энэ ойртож байгаа гэсэн үг. Гэхдээ
Япон шиг нөгөө нэг ийм эзэнгүй сургууль цэцэрлэг бий болтлоо манад жоох удна. Яагаад тэгэхээр боловсрал юу хийж байгаа вэ? Тэгэхээр нэг ээлжээр хичээлдэг болооч тий. Өглөө орсон анги нь 12:30-д нэг цагт тараад сургалтад амжаа тий. Тэр ангидаа ингээд нөгөө тогтоо суугаад хичээлэх боломж бүрдүүлэх хэрэгтэй. Манайх ч одоо 3-ыг 2 болгох тухай мөрөөдөл ярьж байхад 2-ыг 1 болгох тухай ахаад мөрөөдөл цаана байгаа. Тэгэхээр яг нэг ойрын 10-15 жилд бол нэг барьлаа гэд буруудахгүй байх. Энийг бол ярих гэсэн юм аа ярих юм байх юм. Хүн загинсан, албан тушаалтаа үлдсэн. Сайн гялагаа сайн харагдах байна хин гэдэг. Нямба дарга маань. Чам дагаад надад дараагаад харагдав. Сэдв ярьдаг хүмүүс маань. Нэг цааваа. Хотын дарга юм баатар. Энэ нэг юм багангийн хүүхдийг бүтэн хөлбрээр яриулах гэдэг юм шиг нэг юм стайлтай хүнийг шиг байна. Салбарынхны онцлог байна. За энэ хүнийг базаад хэлгээд албан тушаалтаагаар амжилттайгаа үлдлээ. Гарч ирж хүн загналаа. Загиндаг болоо удаж чинь тий. Тэр нөгөө өмнө одоо ингээд нөгөө нэг 28 дахь их хурл анх өгнө иржсэн шүү дээ. 28 дахь их хурлаа ингээд хийгээд дуусны дараа нөгөө шинэ бүрэлдэхүүнээр одоо Монгол Ардын нам баг хурлаа зарлаад баг хурлаас нөгөө хөрсөх ерөнхийлөгч болов ерөнхийдөө болонгоотой нийслэл намын орны дарга ажиллаа өг, бүлгийн дарга ажиллаа өг. Тэгээд их хурлын дарга ажиллаа өг гэж шахсан байд. Өөрөөр хэлбэл шинэ нөгөө нэг нам ингээд цэгцрээд дуусны дараа нийслэлийн намын ороор руу орд юм бэл өвгөн. Өмнөх нөгөө их хурлууд бас бүгдээр дэлжсэн. Энэ удаа нийслэлийн намын ороог ингээд авах гэж ирсэн. Одоо энэ асуудал яригдах уугүй гэдэг бас нөгөө яригдахгүй байгаад тий. Итгэлтэй байна. Сонгоны багч нь айгүй юм ягт баг байхгүй юу? Одоо энэ дээр нөгөө би ч одоо сонгоных шүү дээ. Сумын газар дарга нэмэгдэн шүү дээ тий. Энэ гурав ямар ч байсан нөгөө нэг баг болж ажиллаж ийж сонгоны хархан дээр нийгмийн үйлчилгээний бүх асуудлуудыг шийдсэн. Би тэгээд ойлгохдоо ингэж бодож штэ. Хотын дарга, сумын газар дарга очгоор гişүүр шүү дээ. Хувьсгалт нам. Энэ гурвын хувьд бол сумын гişүү энэ гурвын хувьд бол бочгоор балчирдана. Сүүлд нэмэгдэж орж ирсэн гэх юм уу да тий ануужин гişүү шүү. Энэ гурав бол бүр коллег. Тэгээд сумын газар бүр уузээрээ орж ирсэн буцаад. Тий. Сумын газар хотын дарга ажиллаа өгтөө за өгвөл нямбата өгье доо гэдэг яриа явсан болов уу гэж би ойлгосон шүү. Тэгэхээр нягт. За тэгэхээр хэрвээ энэ ингээд харилцаа таамаглаж байгаа шиг нягт нь үнэн бол нийслэлийн намын ороор хөдөлгөө тэрээр орохгүй бах. Нямба оюун эрдний хүн. Амар ойсглан оюун эрдэнтэй 4 нийлүүлж явсан хүн. Гэхдээ яасан гэсэн үг. Тэр нюансыг хэлээд байгаа. Эдний намд 4 мөрөө газ солих молих бол асуудалгүй байх уу? Сандуу ч одоо тэр нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга байсан. Энэ аюу нөгөө нэг шин зөөгчтэй болсон юм жоохон туршлахгүй хийгээд байна. Би тэдийг үзэгчдэд азартуулаад байна. За сандаа яасан гинэ. Ирээс яраас яг амир юу ярьж уус тэр ярьж шаад өөр юм яа. Дуус. Кофе штэ. Латте юм уу? Би латте уудаг. Би эспрессо юм. Би эспрессо уудаг. Яй, сандаа яасан гинэ миний нэ. Энэ априг артаа. Энэ хараа. Эспрессо гоцгой. Тохой чи яаж штэ. Сандууч нөгөө Монгол Ардын нийслэлийн Монгол Ардын намын орны дарга гэдэг нийслэлд бол ялцдаг. Ясны дараа тэр намын их хурл нь болоод тэг ингээд төрсөх авангуудаа дотор нь бич одоо энэ барилгын сайд байж байгаа Бат хамгаалч Баян зүрхийн Монгол Ардын намын дарга байсан. Давг гэдэг нэг юм үсээ ингээд хуваачдаг нийслэлийн сонгонотой тийм. Тэгээд нэг Бат сайхан билүү дээ. Баян голын бас нэг тэргүүлэгч мэгүүлэгч гэдэг. Энэ гуравчин намаа хаглангуудаа нийслэлийн намын орооны даргийнхаа үүдэнд жагсаалт 60 тэрбумынхаа огцор гэдэг. Тэгээ ингээд нам нь 2 хуваагдаад нөгөө хэсэг чинь нөгөө мөгчлөө биш санд нэмийн мөгчлөө. Одоо энэ дундгойн засаг дарга хийгээд байгаа. Тэрийг нэр дэвшүүлээ. Нөгөө талд нэг амар сайхан энэ төр орж ирдэг шүү дээ. Тэгж хагарч ирсэн. Нийслэл. Тэрөөсөө ингээ хагахгүй цул байж ирсэн аа. Гэт нэг өдөр хагараад жагсаал. Тэгээ факт бол байхгүй юмсан. Факт дэлгэгдчихэж одоо чинь жагсаал болдог.
арай ч юм нэр төртөөгөр одоо сонгуульд орж болохгүй гэж хардаг шүү дээ. Аламаар. Одоо нийслэл дээр одоо ийм байгаа яах вэ? Нийслэлийн төсөвч нь өөрөө амар их болсон. 10 тэрбум өнгөрсөн жил. За тэгээд 500 сая бондын юу аваад сэлбэдэд төгөөд нэг юм барьж байгаа. Үр дүн одоо сайн л байгаах мэдгүй тэд бүхний хийж байгаа. Нэмээд дахиад 200 хэдэн саяын бонд гаргана гэдэг асуудал хэрэгжиж байгаа байхгүй юу? Нийслэл чи тусдаа ингээ вант улсулсан, хараа хяналтгүй бүх ит хийхээ төлөөлөгчдийг дарга болгоод томилсон. Нямбаатрын өдөөс цор хийх хүн өөр байхгүй. Сая сүүлд нөгөө Батцогт ундны хөөсөр дээр одоо юм барихыг завдж чинь хятадуу зүгээр газраа шийд гэсэн чинь үндэсний цэцэрлэг түрээлэн дээр аваач 40 га газар тавилаа гэдэг юм маргаа яваад хэсэг яваал тэгэл унчиж байгаа байхгүй нөгөө хаан мэд болчлоо шүү дээ. Сонин тайлбар өгсөн мэ тий. Тайлбар нь айгу хүний инээд мөнгө гаргаж байгаа хэдийн тал газраа захиалсан гэх гээд байгаа байхгүй. Газраа сонгосон. Хотын орлогч даваа даалаа тийм юм яриад байгаа. Гэхдээ хятадууд газраа шийдэл гэсэн байлгүй дээ. Би танаа унцны их усүр дээр барья гэж хэлэхгүй шүү дээ. Хятадууд түүхэндээ тийм юм хэлэхгүй. Тэгэхээр тэгэж хоёр хөршийнхөө нэгийг гөрдөж мөрдөж улаарх бол ичмээр шүү дээ. Тэнэгцэн л дээ. Тэнэгцэн дээ. Тэгээ тэрэндээ хинэгчдгүүл гээд байгаа. Тэгэд яг хот айгүй хяналтгүй болчихсон учраас хот дээр хэн байх нь өөр айгүй чухал болчихлоо л доо. Тэгээ сая Нямбатар одоо нийслэлийн төсөв араас нь орж ирнэ. Улсын төсөв бүтлэгдсэн. Дүүргийнхнээ загинсныг харснаа. Та нар камерын өмнө хүн загинах нь гол биш. Гэтэ хүн загнаадаа гэж Нямбатар хийхээр наалтахгүй юм те. Наалтахгүй. Тэр чинь ингээд би болохоор тэр би бол загнана. Та нар бол тий. Гэтэ одоо имиж болаагаад та гээд. Би загинсныхаа маргааш нь те. Яа загнаад. Хүн загинцээ явчихсан шүү дээ. Тийм ээ. Чин энэ чиний газар мөн үү? Яг чиний газар мөн үү? Чи яг төгсөл. Тэгж нэг ч тэр төгс секси гэдэг үү? Чи ингээ мөнгө төл заяа гэдэг. Газрын төлбөрөө төлгээ. Йоо, миний бие сайн байгаа. Миний даралт 80 120 юу лээ 100 120 ч үлээ. Одоо нэг хэсэг чинь ингээ бүгд хүн загиндаг байсан шүү дээ. Нөгөө ерхий сайдны хүн загиндаг байгаад. Хөрсөх хэрэг. Ерхий сайдын үед те бүгд одоо амар сайхан хүртэл хүн загиндаг болчихсон шүү. Манай хотын дараагийн имижийг даваа далаа булаацалдах гэж үзэж байна. Айгүй олон хүн ингээд ягаад имижийг алдагдуулаад байгаа. Уг нь нэг л хүн загинуул зүгээр л дээ. Ганцаараа загиндаг. Булаах гэдэг юм уу? Бусдыгаа тийм бай гэж шахаад байгаа юм уу? Үгүй ийм байвал айгүй гоё юм бэ нэг нөгөө хэд нь бодоод идэм шүү. Улс төрийн дүр ийм байвал стаалдаг гоё. Тэнийг л харагдчих яг үндэ бол. Үгүй вакуумцсан байгаа байхгүй тэр чинь даргыгаа арсаар байгаа нийгмээр явахайцсан байгаа байхгүй. За тэгээ тэр вакуумчж байгаа хүмүүс тэр нөгөө нэг юм комфорт зоноосоо тэр нэг юм хүрээллээсээ гарч ирээд хаяа энэ дээр кофе уугаа хоб бацчихжээ. Тэгвэл тэгээд стресс бухимдаад өгөө. Энэ айгуу эвтэйхэн юм. Гэхдээ одоо зөвлөгөө аваа. Яаж бас энэ айгуу харилцах орчин дээрээ тайлаа бас ингэчихжээ л да. PR юм явсан. Сэтгүүлчдэрийг нээлтийн мэдээлэл өгчжээ тий. Загнаад одоо мууталцсан бол энд ирж одоо эвлэрчээ тий. Яриагаа өгчээ тий. Тэгэхгүй тэгээд нэрээсээ ингээл нэг юм хүрээллийнхээ хэдэн хүнд одоо сүүл рүүгээ хүрээллийнх нь хэдэн хүн та гоё байна гэж хэлэхгүй бол нөгөө хүнээ загнаад идэг ийм юм руу л явж байгаа бол буруу явж байгаа шүү гэж хэлэхгүй бол яг хоо надад тэгэл юу нь явж явж хотын дарга иргэдээсээ сонгодог болчвол тийм иргэдийнхээ төлөө үйлчлэх юм байл гэж утсан. Нам томилоод байгаа чинь буруу гэдгийг бид нар одоо 30 жил харлаа шүү дээ. Тийм шүү дээ. Бүх хотын газрын зарж идэж дуусгаад одоо юу ч хийх юм. Тэгээ бид нар амар стресстэй хот амар их мөнгөтэй. Тэг үр дүн хаана мэдгүй. Тийм хотын дарга гэрэлтэй хот дээр их юм байна. Тэгтээ энэ сэдвийг ингээ хачи та тий. Манайхаар ирж кофе уугаарай миний дарга. Секси кофе шоп гэж. Секси орчин хүлээж байсан. Төгс орчин гэж хэлсэн юм болов. За